Памела Жанлукагаас зүгтаад балкон дээрээ гараад нэлийн одоо чанга дугаар туслаарай, болооч гуйж ийн гэж арилсан. Энэ бүх чимээг сонсон хөршүүд бол шууд балкон дээрээ гараад харахад яг олон хүний нүдэн дээр балкон дээр нь Памела руу энэ Жанлука хотох байраад бүр алах гад дайрч исэн баг. Цагдаа нар угаасаа доор нь ингээ гэрийнх нь гадаа ирэхэд Жанлукагийн машин зүгээр ингээ зам дээр ингээ хайцсан. Тэнгүүтлээ машин дотор нь буу олон хутгнууд алсан. Тэгэхээр бүр ингээ Памелаг алах гад энэ эрэхтэй бүрэн зэвсгэлцэн явж исэн гэсэн үг. Гэрлөө нь ороход бол хаалгаа ерөөсөй тайлахгүй байсан учраас цагдаа нар гэрийнх нь хаалгаа эвдэж орохоос өөр арга байгаагүй. Эвдээд арай гэж ороход энэ Жанлука Памелагнийтдээ 24 удаа олон хүний нүдэн дээр балкон дээр маш хэцгийгээр хутгалсан байсан. Хэдхэн секундын дараа буюу цагдаа нар ирснээр хэдхэн ормын дараа харамсалтай нь Памела Женини модель эмэгтэй энэ хэрцгий үний гарт амиа алдсан байгаа. Балкон дээр олон хүний